За баярлалаа. Тэгээд асуулт асуухгүй Wikileaks чинь золтой мултарцсан гэх. За тэгээд юуны өмнө хэвлэлийн эрхчлөлтийн тухай индексийн нэг хэдэн статистик надад байна. Судалгааны байгууллагуудаас бидэнд өгсөн. 2023 оны байдлаар 88 дугаар байранд хэвлэлийн эрхчлөлөө индекссэн байгаа. Энэ юу гэхээр асуудалтай гэдэг категорид орж байна. За 2024 он 109 дугаар байранд буюу хүнд нөхцөл байдалтай байна гэдэг. За бас нэг зүйл нь 1998 оны манай хэвлэлийн эрхчлөлөөний сайн болсон хууль гэж одоо бид нар ярьж байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт нь өнөөдөр тэгтээ тэнцүү байна гэсэн ийм 3 тоо надад байна л та. Тэгэхээр өнөөдөр энэ хэвлэлийн эрхчлөлөөний тухай хуулийн одоо шинжилсэн найруулга хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байна. За гэхдээ эрхэм гишүүд төрийн өндөр албан тушаал хасж байгаа улс төрчид бид нар хэвлэлийн эрхчлөлөөний тухай хуулийг ярихдаа нэг өнцгөөс хармаар байна. Нэг өнцгөөс. Тэр нь юу вэ гэхээр төрийн өндөр албан тушаалтан улс төрчид олон нийтийн хардлагын субъект гэдгийг ойлгох ёстой. Бид нар олон нийтийн хардлагын субъект шүү гэдгийг ойлгочих юм бол энэ хуулийн үзэл санаа, энэ хуулийн логик нь бол гараад ирнэ. Өөрөөр хэлбэл олон нийт улс төр өндөр албан тушаал хасж байгаа хүмүүсийг хардах хэрэгтэй. Янз бүрийн мэдээлэл тавих хэрэгтэй сэтгүүлч нар. Зөвхөн улс төрчид өндөр албан тушаалтнууд өөрсдийнхөө буруу гэдгийг нотлох энэ өнцгөөс хандах хэрэгтэй. Бид нар болохоор нэг өрөөсгөл хандаад байгаа юм. Энэ сэтгүүлч энэ хүн намайг гүтгэлээ. Энийг би яаж шүүх вэ? Энийг ямар цагдаад өгөх вэ? Энэ ямар хуулиар магадгүй өрөөгөө хуулиар яаж шийдэх вэ гэдэг талаас нь хараад байна. Тэгвэл энэ хэвлэлийн эрхчлөлийн тухай хууль болохгүй. Тэгэхээр энэ өнцгөөс харж энэ хуулийг хийх ёстой байсан болов уу гэж харж байна. За хоёрт нь Алтан гэрээ сайдад түрүүн сайн зураг гишүүн хэлж ирсэн. Энэ хууль хоёр салах ёстой байсан билүү гэж. Нэг нь хэвлэлийн эрхчлөлийн тухай хууль, нөгөөх нь за тэгэхээр энэ хуулийг хоёр хэсэгт оруулаач гэж. Нэг нь эрхчлөөний тухай, нөгөөх нь хэвлэл мэдүүллийн байгууллагын зохицуултыг хангасан байхаар. За тухайлбал энэ эрүүгийн хуулийн 13-14-ийг ерөөс авч явах хэрэгтэй. Сэтгүүлч нар ямар нэгэн зүйл хэлснийхээ төлөө хэвлэлийн төлөө эрүүгээр ерөөсөө шийтгэдэг байх. Энэ олон улсын жишг шүү. За дараа нь тэр Эрдэнэт гишүүн сая яриад энэ 5 дугаар зүйл ёс зүйн хуульчна гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр ёс зүй бол хэвлэл мэдээллийн өөрийнхөө зохицуулах байдлаар шийдэгдэнэ. Тэгэхээр энэ жишээлбэл 5 дугаар зүйл авагдах ёстой. За тэр дагалдаж оржсэн 6 хууль дотор шийдэгдэж байгаа асуудлууд тун цөөхөн байна. Энэ дотор ахиад төрийн болон албаны нууц бол ерөөсөө учир нь олдохгүй байж байгаа. Дараа чинь нэг юм тэр сошиал контентуудыг ерөөсөө оруулаагүй байж байгаа. За тэр олон нийтийн өргөн нэвтрүүлгийн тухай хуульд байж байгаа 18 телевиз бусдаас давуу эрх эдэлж байгаа. Гэх мэтийн зүйлүүдийг бол энэгээр бас зохицуулах хэрэгтэй маа. Тэгэхээр эдгээр